За 6-гийн ангийн дараагчдын эрцээ өч хэд хөвтэй лээ? 35-аас 35. Сайн байна. За хичээлийнхэнд багш нь та хэд нэг хичээлийн үед баримтлах тгийг танилцуулъя. Тэгэхээр бид өнөөдөр оноос нэртэй баг болоо зохион байгуулагдсан. Тэгэхээр багаар хамтарч ажиллана гэсэн үг тийм үү? Дээрээс нь багийн гишүүд бүгд 1-7 хүртэл дэс дугаартай байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр багийн гишүүд тус бүр өөрөөрөө үүрэгтэй багтаа оролцсон гэсэн үг. Бичээч, зураач, баримлч, шинжээч, илтгэгч гэх мэтийн байдлаар бүгд үүрэгтэй оролцсон шүү. Ойлгосон уу хөөе? За. За одоо хэдүүлээ багш нь та хэд нэг бичлэг үзүүлнэ. Тэгэхээр бичлэгийг маш анхааралтай ажиглаад түүхэн цаг хугацааны хэдэн үед хамаарах ямар үйл явдал тэр бичлэгт гарч ийн гэдгийг анхааралтай бодож ажиглана шүү. Ойлгосноо. За тэгээд багшийнхаа асуусан асуултанд бичлэгээ үзсний дараа хариултаа өгөөрэй за. За хэлнэ үү? За бичлэгийн анхааралтай үзсэн гэдэг багш нь итгэлтэй байна. За багшаа дөрөвний асуусан асуултанд хариулъя өгтөдөө. Түүхэн цаг хугацааны хэдэн үед хамаарах энэ бичлэг цаа юунд тухай өгүүлж байна? За эндээс. Хүннүгийн хаа тэгээ жирийн бушнуудын талаар тэгээ хаанаас олцсон тэгээ яаж олцсон тэр талаар. Өө зүйтэй мундаг байна. За өөр хин юу ажиглав? За баримтууд нь монголчуудын хүннүү нь монголчуудын үүсэл биш. Хүннүү нь монголчуудын өвөг дэц гэдэг нь баримтуудын авсан. сайн байна. Өөр за. Хүннүүгөөс газар нутагт ихэнх нь язгууртны булчнууд байдаг. За язгууртны булш гэдэг ойлголт нэр томьёо гарч ирсэн байна. Сайн байна. Тэгээ 7000 булш орсны 5000 манай Монголд байсан. Зүйтэй мундаг тав баримтыг саарсан байна. Өөр юу ажиглав хүмүүстээ? За эндээс. Бушаа дэмжүүлээд нөгөө хэдийг тархсан. Тэр одоо газар нутгийн төдийд тархсныг мэдж болдог гэж байна. За ийм зүйлийг бид ажиглаж үтсэн байх нэ. Сайн байна. Тэгвэл энэ маань түүхэн цаг хугацааны үед одоо ойролцоогоор хэдэн үед хамаарагдах зүйлийн тухай сайн яриад байгаа ч байна. За. Өмнөх 3000-аас 1000 тэр хавцаа. За тэр хавцаа болоо гэж бодож байна. За тэгвэл сая хүннүгүү ингэж яриад байна л да хүүхдүүд. Хүннүгүү гэдэг маань бидний үг дэцгээ сая хэлчихэж тийм ээ. Тэгвэл хүннүгүүд холбогдохын он тоол маань нийтийн тоолын өмнөх 3 дугаар зуу. Одоогоос бол 2000 гаруй жилийн тэртээ хүл явц охин нь шүү. Ойлгосноо. За энд багш нэг юм олдууруу туцраад тавьцаа ажиглаж харагдаж байна хүүхдүүд. За энд юу харагдаж шиг байна? Юу байх шиг байна энд? Энэ юу вэ? За энэ зүйтэй ном сумны зэв эдгээр юу юм бол энэ? Шаазан. За олдуур варны олдуурууд ямар мундаг юм бэ? Тэгэхээр сая бид Монгол нутгаас олдог буш оршуулгын тухай одоо буш буухны тухай гарсан тийм ээ. Тэндээс эдгээр нь яасан байх нь? Олдсон байх нь. За тэгвэл эдгээрийг олж одоо илрүүлж хин дуртай хүн энийг ухаж авч болох уу? Болохгүй. Хин ухах бол? Археологч. Зүйтэй ямар мундаг археологчд гаргаж ирдэг байх нэ.
Тэгвэл бид өнөөдрийн хичээлээр ямар хичээл үзэх гээд багш вэ? Хүннүгийн бош Олдврууд. Ерөнхийдөө нь одоо энэ хадгалагдаад ирж байгаа энэ хадгалагдж байгаа зүйлс байна. Үнт олдврууд мөн үү? Мөн. Эдлэл хэрэгсэл. Өөр. Чимэг гоёл сайн байна. За. Зэр зэвсэг ямар мундаг юм. За тэгвэл эдгээр саяын бидний нэрлсэн зүйлсийг ерөнхийд нь юу гэж нэрлэдэг байх нь? Хүннүгийн соёл гэж нэрлэдэг байх нэ. Тэгэхээр бид өнөөдөр хүннүгийн соёлын үеэр дурсгалтай танилцах нэ. За хүүхдүүд дэвтэртээ өнөөдрийнхөө онцлог өдрийг тавиад гарч авчирээ. 4-р сарын 21. За дэлгэц рүү анхаараарай хүүхдүүдээ. Бид өнөөдрийн хичээлээр бидний одоо гол бэлдүүлэх ёстой зорилго маань энд байна. За уншия бүгдээрээ. Хүннүгийн их сурвалж олдвруудад тулгуурхан соёлын үг дурсгалтай танилцаж үгээр чадвараа хөгжүүлэх. За энэ зорилгыг бүгдээрээ биелүүлэхийн төлөө ажиллах нь шүү. Ойлгосноо? За багш нь баг болгонд энэ юу вэ? Бичвэр. Өөр энэ ингээд хөлцөн бохор юу шиг харагдчихэв. Захаа шиг харагдчих штэ тийм ээ. Тэгэхээр энэ бол эртний одоо хаад ноёдууд бидээ мэдэгээ ийм бичвэр захидлаар илгээдэг байсан. Тэгэхээр бүгдээрээ бичвэрүүдэд баг болгон задлж үзээд 2000 гаруй жилийн тэртех хүннүгийн үеийн нууцтай танилцаж одоо хүннүгийн соёлыг судлах нэ. Захидлын нууцыг нээх гэсэн бүгдээрээ. За бүх хүүхд нэг нэгийг хараад аваарай. Тэгээд анхааралтай унших нь шүү. За бүгдээрээ уншихдаа харааны уншлагаар бусдаас хадаа болохгүй. Төрүүлээд уншсан хүүхдүүд эргцүүлэн бодоод юу гарч байгаа тухай эргцүүлэн бодоод сууж байгаарай хүүхдүүдээ. За дуусна. За юун тухай гарч байгааг эргцүүлэн бодсон гэдэг итгэлтэй байна. За одоо баг болгоны ширээний гол хэсэгт ажлын хуудас 1 гэсэн зааварчилгаа очсон байгаа. За хараарай хүүхдүүдээ. Баг болгоны ширээний гол хэсэгт ажлын хуудас 1 байгаа. За багийн ахлагч нар ажлын хуудас 1-ийг хараад хийх даалгавруудаа багийн гишүүддээ хуваарлаж өгөөрэй. За ойрлоод өгч. За ажлын хуудас 1-ийг гүйцэтгэх хугацаа 5 минут. За энэ дээр царч. Ой, готове.
За хугацаа дуусахад өгч шүү хүүхдүүдээ. Өө зүгтээ. Миний тоног бүрсэн. Бүгднийг бичгүү. Дурдаа л ич. Өө зүгтээ. За 1 минутын дараа дуусах шүү хүүхдүүдээ. Бараг дуусч байна. Яах юм бэ? Энэ чинь хараг. Энийг ихсгэл тайлбарлаж байгаа. Ихсгэл тайлбарлаж байгаа мод зэргийг шүтдэг байсан те. Чи ингэ нөгөө мод зурчиж өгдөө шүү дээ. За 1-р дууссан байна. Баг болгоны 1-6 дугаартай гишүүд 1-р гишүүд илтгэгч 6-р гишүүд байршуулж байгаарай самбарт. Даалгавруудаа авч гараад байршуулж байгаарай. За 1-6-2 гарах нь 1 номерын гишүүд үлдэх. Илтгэгч болох нь байна. За. За. Жах хийшлэлт юм чи. Хэцэг. Ааха. Битлээ. За 6 номерыг гişөө сууч. Энэ талд гарч бус хүүхдүүдний шаарч. 1 номероос эхлээд тайлбарлаж байгаа. Та энэ талд гарч. За хүүхдүүдээ одоо бүгдээр анхааралтай ажиглана шүү дээ, тийм ээ? Бусад багийн гишүүдийн хийсэн бүтээлүүдтэй танилцах нэ. За. Манай хааны намын багийн эзрэг гишүүн байна. Манай багшаар төг соёлын хамаахан алууруудыг юунаас мэдээж болох вэ гэж асуулт тавьсан байна. Хөшөө дуусгаад хадны сүв зураг дунхан зэрэгс мэдээж болно гэж бичсэн байгаа. Хамаахан алуурууд нь одоогийн аль аймагаас олдсныг тооцон нийлж газрын зураг тэмдэглэнэ. Төв аймгийн Батцэнгөр сум, Сэлэнг аймгийн Мандал сум, Ноён болон гош. За минь уучлаарай төрөж чаар. Бусад багийнх нь бүгдээрэнд нь газрын зураг байгаа юу? Байгаа. За газрын зураг нэгээд газрын зураг дээрээ 1-р багийн гишүүний тайлбарж байгааг бүгдээрээ олж тэмдэглэе шүү. За бүх аймагуудаа олоод мэдсэн баг нь гараа өргөж багштай мэдээ дээрээ. За уучлаарай дахиад. Төв аймгийн Батцэнгөр сум, Сэлэнг аймгийн Минийхүү зааж өгөөрэй. Ноён гош. Ар хангаан өндөр улаан сум, Хот аймгийн Автай сум. За ингээд зааж өгсөн газрын зураг дээрээ тайруулаад. Хот аймгийн Автай. За хавд олсон уу хүүхдүүдээ? Бусад баг. Хавдыг за төрөөж байгаа. Язгууртны бош хавдыг олсон уу хүүхдүүдээ? Сайн байна. За дараагийнх нь Хинтээ аймгийн Баян аймаг. Хинтээ аймгийг олсон уу багууд? Уртын дуу баг Хинтээ аймаг олсон уу? За уртын дуу одоогоо нааша ийшээ 1-р баг руу анхаараарай хүүхдүүдээ. Уртын дуу баг. За Хинтэйгээ заагадаг. За харсан уу? Сайн байна. За дараагийнх нь Төв аймаг. Төв аймгийн Батцэнгөр сум. За Төв аймгаа заагадаг. Төв аймгаа олсон уу хүүхдүүдээ?
Язгууртны булшууг олсон уу? За яаша хараарай хүүхдүүдээ. Эдний баг зааж өгч энэ газрын зураг нь хүрээлээд юугаар нь зааж өгөх юм бэ? Олсон уу? Сайн байна. За сууч. За гарч ирж бусаддаа мэдээлэл олцсон хүүхдүүдийг багш нь чихрээр шагнана. Гэхдээ энэ бол бидний эддэг шүд хорхоо тулдаг чихэр биш. Энэ бол оюуны чихэр байх нэ. За эндээс хүүхдүүдийн нэгийг аваад 6 номерын гишүүнд нэгийг авч явна. Багийн нэг гишүүндээ. За сууч. За 2 дугаар. Миний язгууртны булш багийн 1-р гишүүн байна. Манай багийн асуултаараа түүхийн алдруудыг ангилж чирээ хоёр чимэглэлээр ширмэс хэрдэг дээр бүс даав гэх мэт байсан. Морины танах хэрэглэлээр хазаар амгаа зөөлөн духовч зэв зэвсэгдээ төмөр сумны зэв хоёрт дуулах ил сэлэм жат тогтсон байна. Дараагийн ноён бол дуулгийн насны буснаас олзон алдруудаас нэрлэн бич. Ноён молын буснаас оюу хүрэл арт мөнгө зэв зэвсэг ширмэс ширдэг зэрэг олсон. Харин дуулгийн насны буснаас алтай шармал морины дүрс зөөлөн духовч хүрэл тогоо амгаа хазаа зэрэг олсон. За зураг нь юу лээ? Зургийн болохоор морины танах хэрэгсэл гоё чимэглэлийг зураарай гэсэн. Өвч, эмээ, морь, духовч, ширдэг, эмэг, хазаа, уурах, зүйл, амгаа зөөлөн хүрэл тогоо гэж зурсан. За ямар мундаг. За 3 дугаар гэж өгч. Та минь оюуныхаа чихрээс аваад яваарай. Өдөр би хараач ус багийн 1-р гишүүн байна. Манай багийн эхний асуудал нь болохоор эдийн засгийн дурлалыг ямар аргаар бүтээдэг вэ гэсэн зурах, зулах, цохих, сэлэх зэрэг олон аргатай байсан. Хоёрдугаар асуудал нь болохоор хүрэл төмрийг ямар аргаар боловсруулдаг байсан бэ гэдэг нь төмрөөр нь зэв зэвсэг тэгээд ном сумыг мэрэгчлийн аргаар хийдэг байсан. Тэгээд юу зураг дээр болохоор зэв зэвсэг ном сум амтны төрсхий угал зэргийг зураарай гэсэн. Тэгээд ном сум тэгээд энэ хантаад угалц дэт малгай тэгээд хутар сэлэм мэдрэг зурсан. За сайн байна. За 4 дугаар. Сэмэн би юу гүшүүмэн тэгээд юу манай багийн асуудал нь болохоор хүннүн нарын гол шүлдэг юу байсан бэ гэсэн. Тэгээд хариулт нь болохоор бөө мөргөлтөөр нар сар тэнгэр газраас шүтдэг байсан. Тэгээд 2 дугаар асуудал нь болохоор хүннүүчүүд ямар зүйлсийг шүтэж тавьдаг байсан бэ гэсэн. Тэгээд юу тэгээд гал ус уул газар тэнгэр шин сар нар зэргийг хүннүүчүүд тэгж шүтдэг байсан. Тэгээд зураг нь болохоор тэгээ 9 богны зураг зураарай гэсэн байсан. Тэгээд манайх энэ ингрийнхаа тэмдэгнээс санаа авч байгаа. Тэгээд нэг байж магадгүй гэдэг бол тэгээд зурсан. Тэгээд энэ модыг нь болохоор дээрийн хэм маягтай болох гэж ингээд юм хээ уулзсан. Оо ямар мундаг. За 5 дугаар ингэш. Манай хамаа би тэнд багийн 1-р гишүүн байна. Манай болохоор оюуны зураг эхнийх нь болохоор оюуны зураглалыг үзээрэй гэсэн байсан. Бид нар саяхан агаас гэрээрээ заны талын байсан болохоор бид нар захтал, уртын дуу, тэгээд бэхийн тасалтай биер, 93 надам цагаан гэсэн нөгөө бичвэрээс уншиж байгаа өгсөн байгаа. Бид дараагийн болохоор соём 93 наадамтай холбоотой зураг зураарай гэсэн. Бид нар 93 наадмаа ингээд цаасаа 3 хувааж агаад 93 наадмаа зурсан байгаа. За мундаг тайлбарч мундаг зурсан биш тий бүх багууд. За хүүхдүүдээ эндээс 5 багийн хийсэн үйл ажиллагааг хараад хүннүгэн соёл гэдгээр би энэ бусад багуудын найз нөхдөйгөө тусламжтай ийм л зүйлийг мэдэж авлаа да гэж ярих хүүхдээ нэ. Дүгнжил хүүхдээ нэ. За самбараа ашиглаж болно, зураглуудаа ашиглаж болно. За 2 дугаар гişэ. Хүмүүчүүд одоо нөгөө ийм наадам хийдэг. Тэгээд бас ийм зүйлүүд ашигладаг байсан. Тэгээд юу тэр хүмүүчүүдийн хэрэгжилжсэн буюу байсан газрууд нь ингээд хот ар хамгаалал хийн төв аймаг тэгээд сэлэн голлог болшууд олцсон байх юм. За өөр за нэг номер гişэ. Хүннүүчүүд болохоор нөгөө нэг юу бас мориндоо ингээд хайртай тэгээд яг өөрийгөө ингэж гойдог юм шиг бас морин ингээд бохомч ширдэг зэрэг гоё байсан. Сүмэлж авлаа. Оо зүйтэй. За эндээс
Хүннүүчүүд нь амьдарч байсан газар тэгээд юу их л олон газар амьдарч ирсэн. Тэгээд ууж байсан морин их олон юутай юм байна. Хэрэгэж байсан эд зүйлстэй юм байна. Тэгээд хувц хунаар эд зээл зэвсэг нь их түгээмэл тэгээд юу шүтэж байсан нар сар ууланд усандаа их үнж байсан. Тэгээд баяр наадмаар их юу соёл юугаар дагаж Баярлалаа гэж. За тэндээс нэг. Хүннүүчүүд болохоор нөгөө нүүдэлж амьдардаг байсан. Тэгээд нөгөө одоо биднес чагнаад хүннүүчүүдийн зарим соёлууд нь байдаг. Зарим нь болохоор биднээс жоохон мартагдсан байх гэдэг. За тухайлбал одоо бидэнд уламжилж ирсэн ямар соёл вэ? За эндээс 93 наадам гэж байна. Цагаан сар ямар мундаг. Өөр? Уртын дуу зүйтэй сайн байна. Ямар мундаг хүүхдүүд вэ? За одоо хүүхдүүдээ ингэ. Сая бид. За. нар сар бөө мөрлөө одоо хөдөлж байгаа. Зүйтэй нар сар имэйл хазаар уур гэдэг одоо хөдөлж байгаа. Тийм биш үү. Тэгэхээр бид 2000 гаруй жилийн тэртээ хэрэглэгжсэн хэдүүлгийн зүйлсээ соёл зан заншлын зүйлээ өнөөдөр ч гэсэн яаж байна? Хадгалж хамгаалж авч явсан хэвээр байгаа байх нэ. Таад ч гэсэн цаашид энэ одоо соёлын олдвор юмнуудыг хамгаалж авч чадах уу хүүхдүүд ээ? Ямар мундаг юм. За сайн байна. Одоо тэгвэл бүгдээрээ баг болгонд багш нь ийм дугтуй байна уу хүүхдүүд ээ? За тэгвэл энэ дугтуйг ашиглаад бүгдээрээ энэ 2000 гаруй жилийн өмнө хийж бүтээжсэн зүйлсийг одоо бүгдээрээ битээр хийж үзцгээе. За даалгавруудаа багийн ахлагч нар задлаад багийн гишүүдэд танилцуулаад ажил үүргээ хуваарлж аваарай. За нэрийг ашиглая. Ингээд дураад хайцлаад нагаад Шосоо авлах зүйл байна уу? За энэ хичээлүүдээ гаргачих. Нэгээр биелэж юм шиг биш нэрээ. Аа нэгээрээ эсвэл гаргаж хэлж болох нэ. За нэгэж бодож шимжүүлээ шүү. За. За. энэ нэг ашиглаад нүгээр шууд ингэж хийчих вэ? За өөрсдөө сэтгэж чих. За. За даалгавар гүйцэтгэлд 7 минутын хугацаа байгаа шүү хүмүүдээ. Сайн дөрөвдөж шороо. Дөрөвдөж шороо хүүхдүүд энэ дээр их хийж. Энийг шууд хайчлаад на. Дөрөвдөж шороо. Эзнэр дээр их. Сандлын төрөө шүү дээ. Шигтэж хийж байдаг шүү дээ. Хотод нь энэ цаас байна гэсэн. Энэ цаасан дээр шилж болно. Заавал шүү.
Оо зүйтэй. Одоо юу вэ? Оо за. За усаа барьшуулж. Нэг газар даа. Усны дэлгэн чи энэ дэш явах одоо шүү дээ юм уу? Тийш. Бодоорой тий. Болно шүү. Бүрстүүл. Явж байгаа ч гэж болно шүү дээ. За. Зэн байна. Одоо багш сарлага нагууллаа. За. За дуусгая. Багш нь 3 тон тоолъё. Бүтээлүүдэд дуусгаад баг болгон нэг гишүүнийг хүчээр сонгоно шүү. За 1 2 3. За багийн нэг гишүүн хүчээр сонгогдно. За одоо хүүхдүүдэд самбар дээр гарахгүй. Хүчээр сонгогдсон нэг гишүүн бол яг үхээр нар зүв эргээд бусад багуудтай очиж бүтээлээ танилцуулж явуулын үнцээ аялуулах нэ. За багшаага тоотоор явна шүү. 3 тоон дотор яваад шижил тэгэхээр шижиж шүү хүүхдүүд ойлгосноо. За яг энэ маршрутаар явна гэсэн үг. За явъя. Бүгд бидэн болсноо. 1 2 3 4. За ус. За 1 шижээ. Нар зүв тойрон эсгийн ширмэл эсгийн энд ирнэ. Энд чи танах цаана нар зүв тойрон өгдөө. Өө зүвтэй. За танах энд ирэх нь байна. За бүтээлээ яаж хийсэн юу хийснэ бусдад танилцуулж өгөөрэй. За орооч. За. Оо танаас нөгөө багийн ахлагч чи аваа явцсан юм биш. Тэсмэл үнэлгээг яваа. За. За шилжээ. Дараагийн баг руу шилжээ хүүхдүүдээ. Бичил мүцгийг аваад аялаарай. За танах энэ. Танах сайн танилцсан мэдээсгээ шилжээ. За одоо тийш явах. За манай багийнхан болохоор юу За эсмэлээ дарж өгөөрэй. Энийг дараа нь самбарт барьшаад өшөө шүү. За дөрвөн багтаа үзүүч. энэ юу юм? Энэ баа. Энэ нь бас баа. Ваа, хүннүгийн баар. Оо ямар гоё. Гоё ч юм хэлнэ. За. За шилжээ хүүхдүүдээ. Явуулын мүцээ шилжээрэй. За. Хоромсог. Энэ болохоор нөгөө мөрсөн. Смэт наадгуулсан уу? Зүйтэй. За шилжилт, дараагийн шилжилт, мүзийн хөтөчд яваад байгаарай. За. Дууссан гişүүд самбарт бүтээлээ байршуулаарай. Хөтөч гişүүд самбарт бүтээлээ байрлуулад эднийх за энэ ч тэгчих энэ дээр бусад дарагдгаа. Энэ баримтын шар та хэд бол байршуулчих. Энийг багш нь юу гээ? Энийг бол. За ингэ самбарт болчих. Нөгөө талаа. За энэ сайн хагаад. За ингэ төгтөж. За чихрүүдээс аваа сууч. Танах ч 5 дахь баг. За сууч. Нэг чихрээ аваад яваарай хүүхдүүдээ. За язгууртны буш. Язгууртны буш чи гоё чимэгний зүс байсан бүтээл нь энд байж байгаа тийм үү?
Эднийх их гоё юм байсан. За бүгд явуулын музейтэй юу яасан хүмүүстээ танилцж чадсан уу? За энд ингээ бүтээлүүд минь харагдаж байна. Их мундаг гоё юм хийцэтгэжээ. За одоо хүмүүстээ баг болгон оноос нь нэртэй байгаа хаа? Багийн гişүүд Ингэрийн тэмдэгтэй. За Ингэрийн тэмдэг дугаар ажиглаа хардаа юу вэ? За юу вэ? Зураг байна уу? Номсон байна гэж байна. За тэгвэл бүгдээрээ самбар дээр бичигдсэн бусад багийн бүтээл өөрийнхөө багийн нэр Ингэрийн тэмдэг дэх зургийг ашиглаад өнөөдрийн хичээлийг дүгнээд за багаараа хэлэлцсэн үү хүмүүстээ? Хэлэлцүү. Төдөө нэгдүгээр хэлэлцэж чадсан уу? Нэгдүгээр. За одоо хэдүүлээ. Нэгдүгээр угаас эхлээд сонсъё. За хэн тайлбарлах вэ? За 5 дугаар гişүүд. За бус руу гараарай. Тэднийг таруулаад багийн нэр нь юу ах нь вэ? Ноён уул гэж бусдыг анхаараарай. Тэгээд багийн гişүүдийн Ингэрийн тэмдэг Варсав. За та цаанал нэгдэж гин үднийхтэй. Ноён уулаас олцсон Варсав учраас бид Варсав ноён уул гэсэн нэртэй баг байхаа гэж бодож байна. За сууч. За 2 дугаар. Манай болохоор энэ ингээд бусдыг анхаараарай. Дээр хүннөөгөө хатуу байсан ингээд. Тэгээд энэ ядуурын гош тэгээд ядууртайгаа болохоор ингэж хүндэтгэд бош асуудаг харин зүгээр чулуугаар хатуу байсан гэж бодож байна. Босд нь юу гэж бодож байна? Жирийг нэр хэрэгсэн. Зүйтэй. За энэ ширмэн ширдэг бүтээсэн юм шиг байна. Энэ хэдгээр хөвгтөлээ? Харваач ус баг. Энэ ширмэн ширдэг хаанаас гарч ирлээ? Ноён уулын язгуурны булшнаас. За дараагийн баг юусэнсэ? Харваач ус. За 5 дугаар гişүү. За. За 4 дугаар. Энэ болохоор нөө эртний монголчууд хөвддөг гэсэн бөө тэгээд нэг асууж байгаа юм шиг. Уртын дуу баг юусэнсэ? Манай өвгөр амны зүйлтэй байсан. Тэгээд чорны эртээр үеэс хүмүүс ийм хэлбэрээр шүтдэг байсан. Тэгээд чорны урдх нь яг уртын дуутай ичтгэн сонсдог. Тэгээд чорны урдхаас уртын дуу өссөн. Зүйтэй, мундаг санаа төвшүүллээ. За өнөөдөр хичээлд идэвхтэй оролцсон бүх хүүхдүүдтэй баярлалаа. Баяр хүргэе. Тэгээд бүгдээрээ за ингэж баяр хүргэх юм уу? Ямар мундаг өвөрмөцсөн тийм ээ. За тэнд гэрийн даалгавар багш нь бичсэн байгаа. Гэрийн даалгаврыг дэвтэрдээ тэмдэглэж аваарай.